Үйл мэдэх надтай хамт өргөдөг найзуудынхаа ертөнцөд аялцгаая. Танаа хүүхдүүдээ үйл мэдэх гоодхон нэвтрүүлэг эхэлж байна. Одоо би зочтой танилцуулъя. Нэр мөн 4 настай. Хэн гинэ үл мэдхээ? Нэр мөн Биш дээ үл мэдхээ. Хэн блэ миний үгийн нэр чи? Мөрөнэ. А? Мөрөнэ. Таар хоёулаа яста хачаач нэр хэлэх юм аа. За дахиад эхнээс нь хэн гинэ нэр нь? Нэр мөн. Хэн блэ чиний нэр? Эмрэнэ. Яа, эмрэнэ. За би хэлье жинкнээсээ хэлье. Манай найзын нэрийг Эрмүн гэдэг гоё нэр багхгүй. Эрмүн те? Эрмүн. Эрмүн. Гэхдээ хэлгэж жоохон хэцүүлдэ яг жоохон багт. Нэрэл ингээд хэл бас орооцолдоо таарна. Өөрийнхөө нэрийг хүртэл буруу хэлчихээ л идэв те. За, сайн уу? Сайн. За, чи сургуульд яваад байна уу? Цэцэрлэгт яваад байна уу? Цэцэрлэгт. Ангийнхаа хамгийн ямар нь уу? Гоё. Хамгийн гоё нь уу? Харин чи тэндээ ерөөсөө найзгүй гэд надад хэлчихин. Чи найзгүй юм уу? Найзтай штэ. Ямар найзтай лээ? Уран байгаль. Тэгээд чи эрэгтэй найз байхгүй юм уу? Байхгүй. Яагаад? Ягаад болохоор би эмэгтэй найзтай болохоор нь яг уран байгальцсан эмэгтэй. Чи тэ эрэгтэй найзтай болмооргүй байгаа юм уу? Үгүй. Яагаад? Намайг зохон байхдад би бас соёлгууд найз олжсэн. Тэгсэн чинь би уран байгууллагад сэргээсэн. Уучлаарай би муудчихэд муудлаа. Гэсэн үү? Яа. Чи үсээ чи хэн янзлсан ингэж гоё? Сэ аавсаг болох гээд байсан чинь үсээ аавсаг болсон чинь би үсээ ингээ аавсгаа болгоогүй ингээ уйлах гэдэг шин штэ. Тэгсэн чинь аавсаа капис ундаа авцаггүй гэсэн. Тэгээ авсан уу? За болж тэгээ чи уйлахаа бэлдсэн үү? Үгүй би капис ундаа инэ бэж. Капис займаг авцаг. Оо, зармаг юм уу? Ундаа инэ. Би мэдэхгүй ш тэр капис гэж юу ч үгүй. Юу? Зармаг юм уу? Үгүй. Ундаа. Йой, толгой эргэчих юм аа ёо. Би тийм өөр юм уу? Тий, би тэрэгтэй түрүү уугаад дуусчихсан. За бэж та. Нөгөө гремис угаасаа ингээ капис уудагс. Санаа гремикс үү? Тий, чигаас дандаа мичүй сайдар уудаг. Оо, бурхан минь ээ. Ёо. Хүй. Тэгээд аавтайгаа адилхан гэхдээ өс чин гоё болсон байх шүү. Ер нь бол заа ёо. Тэгээ чи өмссөн цамцныхаа ханцууг ингээд энэ тогоо хүртлээ эргүүлсэн тэр ямар учиртай юм? Үгүй. Би энэ гараа палмастаа буудсан байхад би гараа угаагаад гараа угаагаад за би чамаа гангарцсан байх гэж бодохгүй юу? Чи ер нь ганган уу? Чамаа хүүхдүүд ганган эрмүн гэхгүй байна уу? Үгүй. Үгүй. Ямар сони чи ганган эрмүн шүү дээ ер нь бол. Үгүй. За танаа аав чи ингэдэ. Их болт. За ямар ажил хийдэг аав? Ажил хийдэггүй шүү дээ. Компьютероор тоглодог шин. Өө ямар сони ажил хийдэг юм бэ танаа аав чи? Хамгийн гоё жаргалтай ажил хийдэг юм ба шүү дээ. Компьютер тоглоул байж идэг. Би тэрийг унтахад ингээ жижиг өрөөнд том өрөөнд унтахад би ээжтэй хамт унтчихсан шүү дээ. Тэгсэн чинь бишээ ингээд ээжийн уцруу өөрийнхөө ээжийн уцруу арах гэжсэн шүү дээ. Тэгсэн чинь бишээ ээжтэй уур сурсан чинь би шууд унтаад байшээс. За тэгэхэд аав тэнд компьютер тоглолцсон сууж исэн юм уу? Тэгэхээр унтцаахад систер нь пэтэн дээр ингээд юмстай боо үдчихсэн шүү дээ. Тэгсэн чинь бишээ пэда зэвэхэтэ пэда үдчихсэн шүү дээ. Тэгсэн чинь бишээ аав ширсэн. Манай аав. Тэгсэн чинь манай бүрэмээ явсан байсан. Тэгсэн чинь манай гүнжэна шишэлтэй явсан байсан. Тэгэхээр манай ээж маань ажилдаа явсан байсан. Тэгэхээр байж иргүнэ. Тэгэхээр аав бит хоёр тийшээ ирсэн. За байж чи тэр уг нь бол нэг аавын ажлын тухай ярьж исэн л да. Тэгээ аав чи ягаад ажил хийхгүй байгааг чи ааваас асуусан уу? Би нэг юм ойлгочлаа. Тэгээд аав чин тэгээд яаж мөнгө олох вэ? Тэгээд танаа гэр бүлийг яаж тэжээх вэ? Манай аавсаа мөнгө дутуу байна уу ингээд сэтгүүлэгтэйсэн чинь бишээ ингээд бод ингээ миний ам цангаа дахаар би ингээ нэг юм харсан шүү дээ. Тэгсэн чинь бишээ ингээ би усааваа гэсэн чинь чи нэг дандаа мөнгө цангацсан нэг ус уугаал зармаг идээл. Аав ирэхгүй юу? Аав хүүхэд биш шүү дээ. Гүг чи аавынхаа ирэх хүмүүн үү? Ирхэлт юм. Чи ирхэлтгүй юу? Ирхэлтгүй. Оо ээж чи ингэдэйн тэгвэл. Даалгаар. За ээж нь юу ийдэ? Багш. Йоо ажил хийдэм үү? Арай компьютер тоглодгүй үсттэй. Тоглодгүй үсттэй. Компьютераараа ажиллаа хийдэг штэ. Оо ажиллаа хийдэм үү? За болж тээ. Багш гэж ямар юм бэ үл мэдхээ л яар та. Хүйе. Яатс чи минь. Ятарч. Түрүүний
Тэр нэг юм ярьж Йоо уучлаарай. За тэгвэл ярил та. Багш гэж ямар ажил үү? төсөлгийн багш юм уу сургуулийн багш юм. Цэцэрлэгийн багш юм уу сургууль? Найз. За. Манай ээж багш алхаар нь ингээ хүүхдүүдийнхаа багшаагаа тэрхээр нь нөгөө манай ээж наяад байсан тэр багштайгаа ярьсан. За. Унтахта. За. Тэгсэн чи юу нэ? Тэгсэн чинь би ингээ дэрхийн мөвөөтэйгээ яриад амиакийн мөвөөтэйгээ ярьсан. За. Ээжийнхаа Чиний илгээд нууцаар илгээд исэн нууц чи энэ үү? За ойлголоо. Чи их чухал нууц хэлж байна. Чи бас ихчтэй юм бэлээ те? Хэн бэлээ нэр нь? ит үтгэл. Ит үтгэл. Чи харин нэрийгээр гоё илчдэг өнөг үү? Ит үтгэл. Ихч учрлаа. Биш ээ. Инх учрал байхгүй юу? Юу толгой дохиж. За инх учрал арай юу хийж байна? Алуу ийшээ гоё яриадах та. Хичээл хийдгээс нь манай ээж. Бас компьютер тоглож гин үгүй юу? Үгүй юу? Ерөөсө тоглохгүй байна уу? Хичээл сайн хийж гин үү? За. Синатасна хийж. За чиний үгэнд ордгоо ихч чинь. Би ингээ үгэнд орохгүй байсан шүү дээ. Тэгсэн чинь намайг уурдгийг. Танаа ихч чинь үү? Тэ уурлахаараа яах вэ? Уурлахаар би шууд ээжтэй хэлсэн. Юу гэж хэлэх юм? Додоод ахаар нь би ээжтэй хэлээд. Ээж ингээ уйлаад ахаар нь би ээжээ гүнжэна намайг додоод ингээ хэлчихэн. Тэгэхээр нь уурлаад додчих нь. Хин зодчих юм? Манай ээж. Хэнийг? Манай их чиг. Алуу цаваа ингээрэй уужаатай ингэсэн. Би угаасаа ямар яахгүй үнтэй хам. Манай үтаттай жасан. Чи намайг зодчих үед энэ ч одоо ёо. Манай аим шүү дээ. Танаа яс. Манай аим атаг би ажил руугаа ирэхээр явж исэн байхгүй хоолоо идэхээр яжсэн. Тэгсэн чинь анайбар хоолоо хийж надад яг өгсөн чи энийг аваач гэсэн. Амар ууртай. Тэр нь яа миний хөө. Ээж ингэж хэлсэн. Дүүтэйгээ нэг гоё харцаач. Миний доо хоолоо гэж хэлчихгүй гээд тэгсэн. Тэгсэн байна. Эдний анаа бас тэгсэн байна. Та энэ анаанууд ер нь тэгээд байд юм уу та? Анаатай хүн азгүй. Ахтай хүн азтай. Манай хоолоо идэхээр би яг хоолоо байраад ширэн дээрээ тавьчих. За. Танаа анаа чинь загинж гинүү чи хоолоо идэч гэж юм үгүй юу? Үгүй. Гайгүй юу? Зурд үзээд ахаар нь тэгж ядгийг. Тэгэхээр уурдахгүй байдгийг. Игчтэй биш үл мэдэх шиг сая ахтай байсан бол ямар гоё вэ гэж боддгоо. Би ингээ гүнжаана миний үсийг боох гэдэг шиштэй. Тэгсэн чинь биш сүд игцээгээд миний үсийг боох гэдэг. Чиний үс чи боогдож гин үү? Би нууц яриа хэлье. Би нууц яриа хэлье. Манай найз нууц яриа хэлье гинэ. За. Миний найз сая түрүүсээ аав компьютер тоглодог гэдсэн шүү дээ. Тэгсэн чинь цагдаагийн хувцас өмссөн байсан. Хэн? Энэний аав. Үгүй манай аав шүү. Цагдаа биш шүү дээ. Биш шүү дээ цагдаа үл мэдхээ. Түрүүсээ ажлаа тусах гарангуудаа харсан чи цагдаа шиг харагдаад ирсэн үү? Тий яг Үгүй яахад тэмдэгтэй байсан ш. Тэмдэгтэй байсан. Тэр нь зөөр гоё хувцсан тийм гоё тэмдэгтэй байсан юм байлгүй дээ үл мэдхээ. Хөөе манай гэрт нэг юм байгаа. Спайдерманы хувцас. Йоо чи яах юм тэр хизээ өмсөх юм? Ингээд өмсөж байгаа. Харин хизээ өмсөх юм Спайдерманы хувцас. Тэгээ ээжээрээ телефоноо тахтуулж байгаа. Балхаагаа өмсөд Спайдерман болцгоо ш. Тэгээ чи хайчих юм Спайдерман болчоод. Үгүй нисгүүстэй би. Ирэхгүй. Нисгүүстэй. Чи нисгүй мүү? Би ч нисдэм байх гэж утсан штэ. Надад байхгүй ингэдэг. Тийм үү. Надад байхгүй л дээ. Тэгтээ удахгүй ээж баян болоод салхин буухаараа Танжирог өгөх. Танжироо гэж мэдхүү чи? Мэдгүй ш. Энэ үл мэдэх Танжирог бол чи Спайдерман гэлээ. Би сайн ойлгохгүй л байна. Бас хоёулангийн л ойлгохгүй юм чинь. Би нэг юм асууя. Та хоёр хин төрүүлж хариулах нь уу хэлээрэй заа юу. Дэхүү гэж юу вэ? Дэхүү гэж юу вэ? Хамтлаг. Мэдхүү чи? Мэдгүй. Нөгөө хамтлаг, хүү хамтлаг штэ. Хүү хамтлаг байхгүй ойлгосон. За, энэ хүү хамтлаг яатэ? Нөгөөх нь ингээд моруу хургуу, тэгээ нөгөөх нь гитартай ингээд гитаргүй ингээд яа. Тэгээ тоглолдог тий? Үгүй. Тий. Тэгэхээр нөгөө хоёр нь улаан моруу хур тоглосон. Улаан моруу хур тоглоод. Нөгөөх нь улаан моруу хур тоглосон. Тэгэхээр энэ таалтай нь чихэр моруу хур тоглосон. Йоо, тийм үү? Тэгэхээр алц өнгөтэйлээ дуулцуулаа. Усаа
усан дэлхий. Чи ямар гоё дуулд юм бэ? Чи харин хүү хамтлагт очиод дуулчмаар юм байх чинь ээ. Үгүй. А? Би том болоод ингээ би намайг цаахан байхдаа би арангаад байсан штэ. Тий. Тэгсэн чинь би хүн амтлагын тоглолт руу явсан штэ. Тэгсэн. чинь ингээ хүн амтлагын эндээс нэг тэндэг байсан штэ. Тий. Тэгсэн чинь хүн амтлагууд одоо тайзнаас гарч ирсэн штэ. Тэгсэн чинь бишээ ингээ амар дуусан чинь бишээ айгаад уйлаад байсан чинь ингээ дэрхи мөөхө машин суугаад автаа хамт архангагийн Монгол гэрүүрөө явсан. Чи тэ үдсэн биш бүр уйлсан юм уу айгаад? Тэгсэн чи тийм амар дуулж гин үү? үгүй тэгсэн чи манай ээжээ миний гарнаас сууд ингээ байсан. Хөөе чи хамгийн мэдлээ ч одоо. Ууцлаарай. За зүгээр. За тэгээд хүү хамтлаг яаж дуулж ийн нэ чи битэрд нь дахиад харуулах та ямар гоё дуулд юм бэ чи? Үгүй. Мөрөө хуурууцтай угаасаа ингээд дуурдаг штэ. Тэгдэг. Тэгэхээр би тэгсэн том мөрөө хууртай ингээд дуурдаг. Чи морин уртай юм уу? Үгүй. Болно гэж юу? Би тэгсэн Чи морин уртай болох уу? Том. Ягд дэшаараа ивцсэн бэ чи чи. ярил. За тэгвэл яри. За яри. За морин ур гэж ямар хөгжим яалаа яриад. Мөрөө урчин дуурдаг. Дуурдаг тий. Тэрний самын найз дуурсантай адилхан дуурна. Хэдэн утас байдаг үлээ? Хоёр. Морин 2 утас зүйтэй. Үгүй. Би жижиг мөрөөр авах шиштэй. Тэгсэн чинь 3 утас байсан ш. Ой ямар сонин морин хуур вэ? Хэзээ 3 утас байсан тий? Хэдэн утас байдаг үлээ? 2 л байдаг байхгүй юу? Тэр буруу байна. Тэгээд 2, тэгээд жижиг нь 3. Оо за. Одоо идэдээ. Яах юм? Ямар вэ? Чи дуулах уу нэрэ бит хоёрт? Хуамтгүй. Бодно шүү дээ. Дуртай дуугаа дуулаад бит хоёрт нэг үзүүлчихдэг хөө. Мэлхэнүүд минь дүү. Оо ястаа гоё. За тэг. За ийшээ дуулаарай. Мэлхэнүүд минь автааталха. Миний чи эцтэй дэлхээ. Дуугийн дүү минь ах ихтэйгээ. Усны бусусаг адилханда аав ижи хараас төсөөс би ах их чиэртэй дүүм би үмийн яач жи умурди артан ноём би дүгийдэрсэн миний гар өчтөн ноём миний хөл Виндумину сами имеги захирдас уссан би авижи харас тусос би ах их зятай думби умеги мяч же умурди артан ноёмби Балаагүй. Балаагүй мó за. Авижи харас тусос би Авижи хараас төсөөс би ингээ хоёрыг дуулж шээ. Хоёрыг дуулах юм байна. За ойлголоо. Авижи хараас төсөөс би ах их чи хайртай дүүм би өвөмгийн яач же умурди артан ноём би Авижи дахиад уу? Хэдий? Хоёрстэй. За дахиад дуул. Ээж. Нэгийг дуулаад би хоёрыг. Одоо болох байлгүй дээ эн чи. Энэ чи угаасаа харин тийм байна. За тэгтээ чи өстө үнэхээр гоё дуулд юм байна. Баяр хүргэе. Чамд гоё дуулдаг гэж хүмүүс хэлсэн үү ер нь? Үгүй. Ямар сони? Тэр чи угаасаа танихгүй хүмүүстэй. Үгүй тэгтэл танаа аав ээж чи хэлдэг юм уу чамаг чи өстө гоё дуулах юмаа гэд? Би ингээ хүн амтлагийнхаа Чингис хаанаа дуусан штэ. Тэгсэн чинь ингээ манай ээж ингээ наа Чингис хаан ч онцгүй байна. Тэр таньсан дуун гоё юм байна гэсэн. Тэгсэн үү? За чи тэгээ ер нь яваанта ер нь дэхүү хамтлагийн дуу мөг дуулъя гэж бодож байна уу ер нь? Ихтэй скуруу ороод тэгээ би хүн амтлаг ингээ би гитар нь ингээ мөрөөр ингээ тоглож ш. Чи өстө шүтэн бишрэг чинь мөн байна тий? Үгүй штэ. Чи шүтэн бишрээл нь штэ чи дуугийн сонсоод тэгж гоё тоглож байгааг мэдэрнэ гэдэг чи тийм өстэй үл мэдхээ. Тий одоо жишээл битээр бол тэгж сонсоогүй штэ. Би Чингис хаанаа дуулж өгье. За тэг. Харуулъя. Танаа сонсоорой. Тэгье. Өчөн дэнгрэжсэн тэдэвэн Мохтон нонго дэнгрэ Чингис хааны ридэм Бүхтэн
ич хаммах Монголын их Чингис хаан өндөндөн дэдэжсэн жон өндөнд синдэ шарласан жон Бухтэмич хамах Монголын их Чингис хаан их Монголын их Чингис хаан ингээд дуусаас. Йоо, би чиний шүтэн биш гэж боллоо шүү. Чи ямар гоё дуулт юм бэ? Чи тэгээд бүр ингээд штэ. Ёо гэдэг те. Үгүйстэй. Чи амар гоё дуулаад байгаа байхгүй бүр. Бүр дэндүү гоё дуулаад байна штэ. Мэдснөө чи тэрийг. Чи ээж аваа хэлээрэ. Би их мундаг дуулт юм бэ шүү гэ. За. Тэг чи сайн дуулт сураарай. Чи ер нь дуучин болох шинжтэй Би шүү. ингээ Японт руу ороод тэгээ хүн амт. Юу руу ороод оо? Японт руу ороод. Япот гэж юу юм бэ? Японт. Япот гэж юу юм? За TikTok үздэггүй. А? TikTok үздэггүй. TikTok үздэг. Тэрэндээ чи адилхан. Япот гэж юу? Тий, Би Япот гэж мэдгүй мэн. YouTube л гэж мэдэх юм байна. Тийм таны хэлж байгаа зүйл. Тэгээд Чи андуураад хэлээд байгаа юм уу? үгүй би юу хэлж штэ. За дахиад хэлээд тэгвэл. Японт руу ороод тэгээ би За байж та. Чи үсэг болгоныг сольд юм бэ те? YouTube-ыг Япот. Үгүй. Эрмөнийг эмрүүн. Их учрлыг юу лээ? Их чичэл лөө. Үгүй хичээл хийдэг. За байж ёо. Одоо онцгой тах уу гурлаа. Болж гинөө. За. Хэн хэлэх юм? За ийшээ. Чам хэл. Би Японт руу ороод тэгээ хүн амт ингээ бичээд сонссон ши. За. Тэр чи ойлгосон л доо. Одоо онцгой таалах уу үгүй юу чи? Өнсөг таалах юм. За тэг. Би ээж авдаага биш штэ. Намайг жоохон байхдаа өглөө болцсон байхад манай ээж маань миний төсөө өдрийг торт хийж өгсөн. За. Тэгэхээр би ингээд ихнээсээ уйлаад ээжээсээ ингээд тэрсэн. Баярлалаа дөө. Аха. Оо. Миний төсөө өдрөөр баярлаа. Би одоо төсөө өдрийнхөө лагаар үлээсээ ингээд асаар ингээд уйлсан. Тийм үү. Баярлалаа дөөсөн юм уу? Одоо би том болсон болохоор миний төсөө өдөр 2 цагаар болно ш. Тэгин. Би ойлгочлаа л да. Минийх 4 сарын 1-нд. Тийм үү. Минийх 3 сард болно. Чиний хэдэн сард илээ? 2-т. Биш дээ 12 сард штэ. Үгүй. Манай аав сая 2 сард олно нэг шиг. Гэсэн юм уу? За би тэгвэл буруу ойлгосон юм байлгүй дээ. За одоо чамд шүлэг байгаа юу нэрээ санснаас. За тэгвэл та хоёулаа шүлгээ уншаарай. За. Цагаасаар цэгээгээр. Цагаан сарын тухай шүлэг юм уу? Цагаасаар цэгээгээр. За уншаа. Өвөөмийн гэртээ уудан тал, эмээмийн гэртээ чилмэг тэнгэр, аамын гэртээ хангуруул, ээжмийн гэртээ гэрэл нар, ахмын гэртээ ургаад, эгчмийн гэртээ гоёхон чичиг, дүүмийн гэртээ бүжин тулаа. Би өөрөө барын бамбар. Ёо, Одоо сараа. Чи бас мэдхөө. За байж та энд баахан нөгөө жилүүд ярьчих шиг боллоо тий. Үгүй би жилүүд ярихгүй Тэгсэн штэ чи сая барын бамбар гэж ярьсан. Өөр чин туулай жил ярьсан. Тийм бидтэй. би туулаа яриаггүй. Чи ямар жилдээ ер нь бол гэ. 4 настай болохоор би гахаа. Чи 4 настай болохоор гахаа. Чи ямар жил? Нохоо жилдээ. Нэг нь хов гэд дуурал. Нөгөөх нь гэлэх юм байна тий. Бисэн гэхээр би сүндрагийн нанагруу очоод тэгээ муутраа нохой гахаа мөр ингээ хөхөр ингээд тавлаа шүү. За ойлголоо. Би сүлгээ хийлээдгийг нөгөө гэр нь одоо болчих штэ. Тэгээ би цагаан сараа хийлээ. Цагаан сарыг ямар баяр бол хүн болгоно өмсөлдөг хацрын баяр муу? Болгон бууж идэг буучны баяр муу? Болгон дээр өвсдөг дээлтийн баяр муу? Мэдээ. Амар ануу ингэж залгадаг ахан дүүсийн баяр юм байна. Хүүтэн өвдөг давсанд хүн бүрийн баяр юм байна. Дуусаагүй алтан битээр сая ярьсан юм байна тий. Одоо ойлголоо. За баярлалаа. Ястай гоё шүдэг уншлаа. Чи харин онцгой ярина гэсэн чи нэг л биш болоо явчлаа. Эсвэл үл мэдхээр онцгой таалах уу? За. Нэг хоёр
Идэх хамтай мөртлөө идэх ходоодгүй. Тэр юу вэ? Идэх амтай мөртлөөсөө идэх ходоод байхгүй тэр юу вэ? Бүдүү хүмүүс бүсэл чадахгүй тэр юу вэ? Бэж л дээ. Тэ би таах юм уу ганцаараа. За эхлээд хоёлаа хинийхийг таач заяа. Нэг хоёргаа. Аргагүй арай жижиг юм аа тий. Бүдүү дагуу яа. Гүй наа чи ойлгохгүй байхгүй жижигхэн батчтай чамааг бодвол жоохон дүү баг. Цэцүүнийгийн ах байхгүй юу? Цэцүүнийгийн ах л да. Тэгтээ үлмитхийн дүү байхгүй да үлмитгий чи бас ойлгол да эн чин. 4 настай штэ. Чам шиг 6 настай биш тэр. Эн чи юм дөрсгүй байхгүй да одоохондоо ойлгож гин үү? За байж хоёлоо тэгвэл дүүгээ ойлгоод онцгойн таачи заяа. За дахиад ил онцгой 1 2 3. Бүдүү хүн бүсэл чадахгүй тэр вэ? Бүдүүн хүн бүсэлж чадахгүй. Гэл бүсэлж чадахгүй. Үгүй Монгол гинийн бүс байхгүй юу та? Гүй чи би тэрээр таалахгүй хэлжлээ штэ ирмүү минь ээ. Йоо. За одоо миний дүг ихийг таач. Юу вэ? Идэх хамтай мөртлөө идэх ходоодгүй тэр юу вэ? Идэх хамтай мөртлөө идэх ходоодгүй. Идэх хамтай хайч. Би таацсан ёо. За балла гуруулаа. Шүдэг байгаа. Чи шүдэг байгаа мó? Уншмаар байна уу? За тий. Хоёлаа найзынхаа шүдгийг нэг сонсчих уу? Манай үлмэтгч их гоё шүдэг уншдээ штэ. За юу. За. Миний зүг Эрдэнэ номын маань гэр болсон ирээ алаг зүг өөрхөн зүг Эрдмийн аян хамт гарсан эрхэм дотом миний зүг ном дэвтэр харандааш миний зүгэн зүн багтана цүнхэнд байгаа юм бүх миний ухаан дотор бүгд багтана. Ямар гоё шүдэг вэ? Чи ойлгов уу? Чи цүнхтэй юу? Одоо сургуульд явна штэ чи удахгүй. Ингээд зинзаавартай цүнхтэй чигээр нохоотой цүнхтэй. За тэр хоёроо барай сургуульд явах юм уу чи дараа жил? За. Цэцэлэгтэй юу? За. Тэгээ чи сургуульд явахдаа ингээ ийм хичээлийн юм зүгээр өмсөөрөө. За юу. Тэгээ улавцаа өмсч. Улавчаа өмсчин зүйтэй. Тэгээ чивчэлэгтэй хэсгээр нь хоолоо идчихээ тэгээ унталах юм. Тэгээд багш хүүхдүүдийн хажууд руу ороод тэгээ унтцгаар нь ингээ би багш хүүхдүүдийн хажуугаар орж унтд юм уу? За тэгэхээр нь яа. үгэнд орохгүй болохоор багш хажуугаар нь ороод унтчихд юм уу? За тэгэхээр нь чи яа дээ? Ядраад тэгэхээр манай цэцэлхэн багш ингээд сэцраа чили араас очноо гэсэн. Тэр нь юу гэсэн үг юм? Араас нь 11 шүү. Хиний араас? Санчри манай цэцэлхэн. Санчри яасан? Санчирч угаасаа хөдлөөр унтаад байгаа. Худлаа унтаж өгөхгүй байсан юм уу? Үгүй. Унтаад байсан юм уу чи гинээсээ? Тэгсэн чинь багш нь яагаад? Ингээ хөдлөөр унтаад байсан. Би тэгсэн хөдлөд унтаад байсан чинь санчри араас руу орсон чинь манай цэцэлхэн багш имрүүнэ чиний араас орчноо. Тэгээ төсөн баяр имрүүнэ хоёроо чин хоёроо араас орцснаа. Норнаа гэсэн. Ямар ч амар юмар айлгад юм тий. Тэгэхээр дэшаад ингээ миний үнцлээ нүсгэж. Та нарыг унтуулах гал томото унтуулах гал багш нар нь тэгээд байгаа юм байна тийм үү? За. Ядраад унтдаг. Багш нар ядраад унтчихдээ юм уу бас? Танаа багш унтд юм уу? Тэгдэг багштай ясаа гэдэг. Хизээ цэцэрлэгт байхад нь одоо сургуульд уу? Цэцэрлэгт байхад сургууль дээр чи унтдаггүй штэ. Уг нь бол багш нар ядарсан ч гэсэн унтахгүй байх ёстой л доо. Гэхдээ би. За ойлголоо ирчихсэн. Яасан зүгээр үү? Үгүй бишээ. Одоо би тэр чанд өгөх гэж байгаа бэлгээ хэлэх гэж байна тийм үү? За үл мэд хэлээрээ. Өнөөдрийн зочин хин? Нэрмүү. Биш дээ үл мэдэх минь. Эргүү. Юу эргүү гэж. Үл мэдхээ. Чи нөө хүүхдээ. Яма идэжтэй юм болцгоо. Тийм ээ. Энэ манай найзын нэрийг л хэлж чадахгүй юм та. Эзэн өөрөө хэлж чадахгүй харч одоо үл мэдэх аргагүй юм да тий. Тийм гинэ. За байж. За дахиад хэл. Манай өнөөдрийн зочин Нэрмүү. биш ээ. Эрмүү. Зүйтэй ёо. Та 50 суу. 4 настай яг үнэ. Аха. За ингээд 50 эрмүү найзтай хоёулаа ямар бэлэг өгөхлээ? Мом бэкри ах ихчнээс нь том торт ирэх. Чамд ингээд том торт өгөн чи тэгэхээр намайг тэрвэрэд уйлаарай. Баярлалаа гэж заа юу. Гэтэ би бүр бийтэжтэй ингээ уйлдаггүйстэй би. Тийм үү. Гэтэ чи баярлалаа гээ ээжтэй баярлалаа тэрвэрдэм байлээ чи намайг тэрхгүй юм уу? Үгүй. Яагаад бол би ингээ ээжийг л тэрвэрдэм. Манай ээж маань ингээд төсөө өдрөглаг тавьцгаар нь би лаа эрэхтэй юм хамгийн гол нь тий. За ойлголоо. Үлээчгээр нь би ээж рүүгээ сүт тэрчэн. За ойлголоо. За дараа чи. Тосын зармагны ах хаштаас нь зармаг бэлгэлээ. Чамд зармаг бэлгэлж байгаа шүү заа юу. За дараа чих нь.
Only one Бүгдийг нэг дороос гэсэн үг тийм ээ. гэр ах бооны дэлгүүрээс Чамд нь штэ баримлын, шавар, зургийн, Ууц дүүрэн дэвтэр ингээ гэдэг ууттай юм өгж байгаа шүү. За ёо. Ууц дүүрэн. Чамаг онц сайн сураарай гэж байгаа шүү. Ойлгосон уу? Хой найзтайгаа гоё ингээ аавтайгаа гоё компьютер тоглож байгаа оронд надтай хамт баримлын шавраар юм хий ааваа гэрээ. За ёо. За дараа чи юм бэлгэн. тагаар ингээ Бэжэлдэ ирмөнэ. За тагаар будах урдлаг фэйсбүүкийн хаягийн ах эгч нараас нь тий. надад Чамд нь штэ ийм юм өгөн шүү юм зураг. Чи тэрийг будаарай заа ёо. Бид гурвын зураг шүү. За ойлгосноо чи сайн будаарай. Гэтэ манай ээжээр ингээ commendation За. тэр цаас байгаас За хоёул тэрийг дараа нь ярина. За одоо нэвтрүүлгээ дуусгачих. Дараачийн нэвтрүүлэг гингүү чи баяртай гэрээ. За ойлгосноо. Дараачийн нэвтрүүлэг хүртэл баяртай. баяртай.